За жилийн өмнө хавдрын эмнэлэгт нэг таньдаг ах маань ирээд элгэний хорт хавдртаа гэт. Элгэнийхээ үндсэндээ нэг 60-70% тайруулах ийм одоо мессежлоор ирсэн. Тэгээд мэдээж одоо ах トゥ амраг садан найз нөхдүүд нь бүгдээрээ тусал дэмжиж за ингээд элгэний хагалгаанд орсон. За маш гайхалтайгаар одоо идэгжсэн одоо ч идгэж яваа гэж. Элэг бол өөрөө ургадаг төлждөг гэж. Тэгээ би тэнд бас нэг хавдрын эмнэлэг дээр очиж нэг ганц нэг хоног сахигч юм уу ингээд наацсан тийм боломж олдоод би ингээд явсан гэж. Тэгээ маш олон өвчтөе зовлонтой хүмүүсийг харсан гэж. Тэр дундаас нэг сэтгэлд үлдсэн зүйл гэвэл 5 настай охин байсан гэж. Ямар нэгэн дэм зүйлийн хорт хавдартай гэж байгаа. Тэр охин хэлжсэн гэж. Тэр охины хэлжсэн үг ерөөсөө санаанаас гардаггүй. Одоо миний бие маш их өвддөг гэж. Гэхдээ эмч надад хэлэхдээ энэ бол чиний бие эдгэж байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр би их тайвширдаг гэж. Маш их урам зоригтой 5 настай хүүхдийн оюун санаас гарч байгаа тэр үг ямар их амьдрах хүслийг агуулсан ийм үг болохыг би бодож харамсалтай нь бурхан болсон гэж сонссон. Ингээд тэр ах маань 35 жилийн хугацаанд архи уусан. Өөрийгөө хэлэх юм бол хорлсон. Өөрийгөө өвчлүүлсэн гэж. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн гэж. За би одоо эрүүл сарвал болсон архи уухгүй л гэж. Гэхдээ өнөөдөр сонсоход архи ууж байгаа. Архи уухаар битгий хэл. Архины мөнгө шилжүүлэх залгаж байгаа. Тэгээ би бодож энэ үйл явцаас гэж. Өнөөдөр тэр 60 гарсан хүн энэ зүйлийг ойлгох. Ер нь яг архины хамааралтай хүн бол зөвхөн архины тухай л боддог. Бусдын тухай, хайрын тухай, өрөвдөх өвчин гэдэг юм. Ерөөсөө тийм байдаг. Ойр орчныхоо тухай, түүний хамааралтай болсон гэр бүлийн тухайч бодох тийм тэнгил байдаг гэж би бодож байгаа. Эндээс ингээ харахад архичин хүнийг бол хүмүүс өрөвддөг, хайрладаг. Ойр дотныхноос нь бусд хүмүүс тэднийг жигшин зэвүүцдэг гэж. Харин хавдартай ч юм уу өвчтөе зовлонтой хүнийг бол монгол хүмүүс өрөвддөг, хайрладаг, инэрдэг, туслахынсан гэж хичээдэг, боддог гэж. Яг энэ зүйл дээр нэг тийм өргөс шиг тийм том ялгаа. Архины хамааралтай хүн яг өөр шиг бусдыг бас өвчлүүлж байдаг. Тэр тусмаа гэр бүлийнхнийг үр хүүхдээ давхар юм хамааралтай болгож байдаг. Чанга дуу гарах нэг үл тэр архины хүн өнөрдөх тэр мэдрэмжүүд нь маш өндөр соргоор нөлөөлдөг. Жохон тийм зүйл тийм мэдрэмж авахд л тэр архины орчинд өссөн хүүхдүүдийн гэр бүлийнхний сэтгэл зүйн байдал тогтворгүй болж эхэлдэг. Энэ зүйл нь цаашдын амьдралд нь нөлөөлж эхэлдэг. Аажмаар түүнийг одоо үгүйсгэж чадхааргүй, түүнийг даван дуулж чадхааргүй тийм сэтгэл зүйн травматай болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл архичны хүүхэд архичин болдог гэдэг. Энэ зүйл ингэж үргэлжилдэг гэж. Нэгэнтээ би энэ зүйлийг жигшиж өссөн бол дараа нь түүнийг хэрглэж эхэлдэг. Энэ зүйл. Энэ өөрөө сэтгэл зүйн травма. Энэ маш олон улсад энэ зүйл яригддаг. Ганц Монголд биш гэж.
Монгол хүн гэж биш. Монгол хүн архин зориулагдаагүй биш. Арх бүх хүн төрлөختөнд зориулагдсан бас зориулагдаагүй. Гэхдээ ямар ч зүйл буруу хүлээдгүй. Гэхдээ буруутан байдаг гэж. Үүнийг ойлгох нь маш хэцүү гэж. Гэхдээ зарим нь ойлгосон ч үүнийг хэрэгэлсээр байдаг гэж. Бидний ихэнх нь ингэж боддог ч гэсэн түүнийг үргэлжлүүлэн хэрэгэлсээр байдаг гэж. Энэ нь өөрөө түүнийг биш өөрийгөө үгүйсгэж байгаа энэ явдал гэж одоо харагдаж байна. Ийм учраас Монголын залуучууд маань орой болгон энэхүү баар рестораныг дүүргэж байгаа. Энэ залуучууд маань маш их гэмт хэрэг, маш их одоо өвдөлт, маш их харамсалтай байдлыг энэ шалтгаануудыг бид хүн тэр 5 настай охин шиг даван туулах сэтгэлийн тэнхээгээр тэр их амьдрах хүслээр бид хүн энэхүү муу зуршлыг таягдан хаях тэр зүйлийг олох учиртай гэж бодож байна. Энэ зүйл байдаг гэж. Арх уухгүйгээр амьдрах боломж бий гэж. Маш олон тийм одоо арга хэрэгслүүд бий. Технологиуд бий, системүүд бий гэж. Гэхдээ архийг хэрэглээд цаашиж амьдрах технологи илүү их гэж. Энэ бол таны сонголт. Энэ бол таны ухамсар. Гэтэ үүнээс илүү зүйл хэрэгтэй. Энэ бол хүсэл гэж. Ийм бай.